Костя, чи яагаад надад хаалгаа тайлахгүй байгаа юм бэ? Би чи гартаа цүнхтэй, толтой юмтай дүлгүүрээ гаргахад хэцүү байна штэ. Сүултээ бүр төвчгөө ойлоод. Костя! Костя! Сайн байцгаана уу? Про театрын жүжигчин Будэрт. Манай про театрын ээлж дуран бүтээл Этавсиана буюу түүний буруу гэдэг Орос орчин үеийн зохиолоос сэтгэлж бүтээж байгаа дараагийн жүжиг. Тэгээд энэ жүжигэн дээр ээжийн дүр дээр ажиллаж байгаа. Одоо энэ бол нөгөө манаач гэлтггүй ер нь өсвөр насны хүүхэдтэй хүн болгонд тулгарч байгаа асуудал гэж бодож байна. Тэгээд нөгөө өсвөр насны хүүхдтэйгээ уулзрахаа болчлоо, ярилцаж чадхаа болчлоо, юу хүсэж байгааг нь ойлгохоо болчлоо гэдэг айгүйх асуудлууд эдэн штэ. Тэгээд манай жүжигэн дээр болохоор яг тэр гарч ирдэг. Тэгээд бас яг тэр гарч ирэхээс гадна нөгөө нэг ээж хайрлаж байгаа нэрийн дор хяналт тавиад хүүхдийнхээ орон зайг байхгүй болгоод хүүхдийнхаа тэр нөгөө эрхчлөө гэдэг юм руу хитрхи их халтаж орж байгаа. Тэр нь ямар муу дагавар үзүүлэх юм те ер нь тиймэрхүү талаар юу байдаг. Тэгээд үдсэн хүмүүс маань яг нөгөө өсвөр насны яг хэцүү болцсон хүүхдүүдтэй уучраа ололцох арга бас байдгийн шүү те. Та бас яг хүүхдээ энэ лүний өнцгөөс нь хараад үзээрэй. Ингэж битгий хамаагүй хувийн орон зайд нь ороорой. Хувийн орон зайд нь орох юм бол ийм болно шүү ч юм уу те. Ер нь тэрийг илүү ойлгоод гарах байх. Хүүхдүүд нь ч гэсэн ээж чинь нэр миний төлөө хэлээд байгаа юм байна штэ. Манай ээжид ч гэсэн хэцүү байгаа юм байна штэ тий. Яг ингээд намайг ийм байгаасаа ингээсэй гэд хүсэж байгаа юм байна штэ. Тэрнээс яг ганцхан надад хэцүү биш юм байна гэдгийг айгуусаа ойлгох байх. Яг зөв одоо манай жүжигэн дээр хүртэл гэж байгаа байхгүй юу. Ээж нь хүүхдтэйгээ уулзраа болохоо болонгуутлаа шууд нөгөө хуурамч аккаунт, охины хуурамч аккаунт, охины аккаунтын гүтлээ шууд хүүхдтэйгээ чатлаад яг тэр үед уулзраа олж эхэлж байгаа байхгүй юу. Тэнгүү тэр хоёр хүн яг хоёулаа гэртээ бийжиж амьд харилцаа байж чадахгүй гэдэг чинь аимшигтай байхгүй юу те. Ингээд хүүхдтэйгээ өөдөөдөөсөө харж агаад нүдээ харж агаад ойлголцож чадахгүй тэр заавал хуурамч аккаунт нээж уучраа олно гэдэг чинь одоо бол аимшигтай зүйл байхгүй юу. Ямар нэгэн байдлаар зөөлрүүлж янзлах гэж хичээж штэ. Харин энэ нэг юм ноч гэлэлцаад газар нь хонхоогоод намайг сонсож байгааг нь би мэдчихэж байгаа штэ. Тийм болохоор яг амьд харилцаа яагаад чухал юм те. Яг мэдээж сошиал ертөнц бол мэдээж биднэрт нэг талаараа давуу тал бас болж л байгаа. Гэхдээ амьд харилцаа гэдэг чинь амьд нэг нэгэн лугаа нүдэ хараад нэг нэгээ ойлгоно гэдэг чинь бас их чухал шүү гэдгийг бас манай жүжигэн дээр харуулж байгаа. Манай энэ жүжигийн давуу тал нь болохоор нөгөө нэг юу? Оросын холбооны улсын театрын холбоо гэж байдیں۔ Тэр холбоотой хамтарч хийж байгаа жүжиг. Тэгээд өнгөрсөн оны 9 сард манай про театр нэг Орос 3 найруулагчийг авчираад яг тэр Оросын холбоо театр урлагийн холбоотой хамтраад 3 Орос найруулагчийг авчираад нэг юм 3 жүжигээр эскиз хийсэн 7 хоногийн хугацаанд. Тэгээд тэр 3 жүжигнээсээ нэгийг сонгоод бүтэн хэмжээний жүжиг болгож байгаа нь одоо энэ түүний буруу гэдэг жүжиг байхгүй юу. Тэгээд Орос найруулагчтай бас яг энэ талаар айгуу давуу талтай. Манай зохиол дээр болохоор одоо ингээл нөгөө ээж нь хүүхдэд зодж байгаа тий ингээд уурандаа эмоцондоо хүүхдэд зогж байгаа дараа нь би юу хийж вэ гэл ингээл шаналж байгаа тий тиймэрхүү юуд гарч байгаа. Тэнгүүд би өөрөө манай хүүхд 8 настай байхгүй юу. Тэгэнгүүт хэрвээ би хүүхдтэйгээ ийм харилцаатай байсан бол яана. Хэрвээ би хүүхдээ ингүүл манай хүүхэд яах бол гэдэг тийм амир нөгөө харьцуулалт гэх юм уу? Тийм нүд их явж байгаа. Тэг яг өөрөө биеэрээ нөгөө хүүхдээ тийг зодож ч юм уу тэгж үзээгүй. Тэгтээ яг ерөнхийдөө нөгөө нэг мэдэн штэ нэг зоддог ээж аваад бидний орчин тойронд л байж идэв штэ. Тэгэл тэр нөгөө хүүхдийн уйлах чимээ чи яг ингээл нэг бие арзаалхаал явчихдээ штэ. Ер нь яг тиймэрхүү юмнуудыг бас харьцуулж өөр дээрээ ингэж. Тэг мэдээж нөгөө ээжүүд чинь би чиний ээж те чи энийг тэрийг тэг гэж ер нь нэг жоохон зааварлах ч юм уу нэг тийм хандлагатай байдэн штэ тий. Ер нь бас зарим нөхцөлд тэрийг өөрөөсөө олж харсан. Яг нэг зарим хідэн тиймэрхүү асуудлууд дээр хүүхдтэйгээ бас тэгдэг юм биш үү тий. Эн чинь болохгүй юм байна. Хүүхдтэй сонголтын нөхөстэй юм байна гэдэг юмыг бас жоохон өөрөөсөө харж байгаа. Ээж аав нь хүүхдэд театрт уурайсаа гэж бодож байна.
одоо нөгөө нэг ээж аав хоёр нь жүжиг үзэхээр явлаа гэж явдсан шүү дээ. Тийм биш. Ээж нь ч юм уу, аав нь ч юм уу. Минийхөө хоёлаа театр орох уу, хоёлаа жүжиг үзэх үү гэд ээж аав нь хүүхдээ театрт урьдаг. Эсвэл хүүхэд нь ээжээгээ урьдаг ч юм уу те. Яг ээж аав гэр бүл хүүхдтэйгээ ирж үзээсэй гэж айгүй хүсэж байна. Тэгээд магадгүй өөрсдийнхөө зөрчлийг бас харж магадгүй те. Нэрээ би чи ингэдэж шүү дээ. Нэрээ ээж минь ингэдэг юм биш. Нэрээ тийм биш. Тэгээд тэрийг бас харах өндөр магадлалтай байх гэж би бодож байна. Сайн байцгаана уу? Намайг оюун болт гэдэг жүжигчин мэрэгчлээ уран бүтээлч про театраас салбагдаад тэгээд нэг юм жүжиг байна гэж зохиолоо уншиж үзээд тэгэл за ер нь би бас өөрөө бас болгол болгочхоор юм шиг байна гэл тэгэл орсон да. Жүжигчин маань дүр дээр болохоор ер нь өсвөр насны хүүхдийн тухай. Тэгээд ер нь эцэг эхтэйгээ харьцаж чадахгүй байгаа тэр харьцааны доолдол болон гэр бүлийн асуудлын талаар. Тэр талаараа ерөнхий дотоод сэтгэл зүгээ ганцаараа байдаг учраас илэрхийлэх зүйл нь тэр хүүхдэд таниулж байгаа зүйл нь дуу хөгжим байсан тэгэл. Тэгээд тийм үднэс л дуу зохиосон. Бас шууд энэ амьд хөгжимтэй явна. Тийм давуу талтай байгаа. Би яг энэ жүжигэн дээр одоогоор ажиллаад нэг 7 хоног байна. Тийм. Тэгээд эхний 4 хоногтой ерөнхий хар зургийг гаргасан. Тэр дууныхаа. Би бол тэр дууны хэсгийг бол тэгж бодоод байгаа. Хүмүүсийн жоон сэтгэл зүйг жоон хүндэх юм болов уу гэж бодоод байгаа шүү дээ. Өшөө жоохон жүжигэнд бүрэн автуулах маягаар. Ямар нэгэн хэлэх мессежтэй. Ажиллах явцад би болж ер нь өөртөө бас жоохон ярилцаад байгаа. Нэр нэг ийм болж ирсэн шүү дээ надад. Яг тэр тухайн үед би яг ямархуу реакшн гаргаж ирсэн юм бол те. Тэгж л ер нь өөртөө л тулж ажиллаж байгаа да. Ихэнтэй жоохон ажилласан л та. Яана одоо театрын жүжиг гэхэр чи нөгөө нэг ерөнхийн нөгөө нэг юм яг амьдаар явдаг учраас ямар нэгэн алдаа гаргаж болохгүй. Тэгээ кинон дээр бол жишээ нь алдаа гаргуул дахиад бичиж болно шүү дээ. Тэгээ театр болохоор шууд амьдаар явдаг учраас бас жоохон бэрэгж байгаа. Гэхдээ бэлтгэлээ сайжуул гайгүй хаа.